За ушээ. Софи хадаа юу зүрхлэнвэ. За энэ ямар хүссэн вэ? Өргөж ирсэнтэй. За одоо хоорондоо бодоод ярилцаж байгаа шүү дээ. Энэ зургийг хараад хамт юу төсөөлөх чинь юуг ингэж төссөн болоо юу гэж бодож байна. За хоорондоо ярилцъя. Юу гэж байна? За болно. За босно. За хийчихв. За Манай багийн бодлоо нэг юм өрөө ганц юм ширээ ч юм уу ямар нэгэн дугуй төстэй би хийсэн байна. за ширээтэй нэг дуустай тавьсан байгаа болов уу? Дээрээс ширээ. За намайг болохоор амрын багтай санаа ихэд тийм үү. За одоо багш нэг юм сануулчих. Та нар ширээ нэг юм юута скан дотор бахан юу цаасан хийсэн байгаа тийм. За энэс үг хариулсан хүн болгон суулж аваа заа юу. Ингээд өөрөөсөө суулж аваа. Багшийн асуултанд хариулсан хүн болгон авна шүү дээ. За чи сая санаагаа хэлсэн учраас авна за. За өөрөө суулж аваа. За танаа авсан. За манай болохоор одоо манай гэсэн дөрвөлж хэлбэртэй штэ. Тэр дөрвөлж хэлбэртэй багш хичээл зааж байгаа юм уу эсвэл олон дугаар төсөөс мод бид нар ингэ хичээлдээ оролцож байгаа гэж бодсон. За зүгтээ за тэрнээс аваад. За танаа авах. Манай багш нөгөө нэг энэ чинь нөгөө цогоос нь ингээд нөгөө хахаад нөгөө хаалга юм шиг харагдаад байна. За хаалга юм шиг зүгтээ болж байна. За энэ дугаар төрс нь юу вэ? Дугаар төрс нь цонх жижиг. За жижиг цонхтой хаалга байж болно. За юунаас аваад та. За өөрөө бодож байгаа юм. За хүн болгон ширээ нэг юм тарсан юм шиг харагдаж байна гэж бодож байна тийм ээ. За өөрөө юу гэж бодож байна? Өөрөө бодож байна уу? Зүйтэй. Нэг юм том талбай дотор ганц ширхгийн цэцгийн талбай ч юм уу тийм. Эсвэл нэг дугуй утгач юм уу? Дараа дамжаас болно. За баярлалаа. За өөр бодож байгаа юм байна уу? Багш манай бас ингэ чи. За намуудаас өөр юм хэлье одоо. За тийм үү. Энэ нэг бидний сууж байгаа ширээ тэр гадналын төрөлцөн нь харин өөрийнх нь юм гэж бодож байна. За чи наатаас аваарай. За өөр бодож байгаа юм байна уу? Өөр юу яаж болох вэ? Танаа багийн юу гэж бодож байна? Хараахан бодож олоогүй байна. Олоогүй байна. За яг нэг зүйлийг ямар ч хэлсэн хаанаас харж авсан гэж бодож байна. За тухай. Энэ багшийн ширээ юм шүү. Багшийн ширээ юм шүү. За дугуй. За энэ баг хайдгийн дугуй гэдэг нь тэр юу нэг байх гэж бодож байгаа юм тий. За зүйтэй болж байна. За тэгвэл энэ биднээс сая бүгдээрээ бид төсөөлөө яриа тийм ээ. Төсөөлж яасан энэ зураг маань хаанаас харж урсан байна? Дээрээс харж урсан байна тийм ээ. Сая жишээлбэл талбай байдаг гэж бодоход яг эц дээрээс нь за хашаа байдаг гэж бодоход бас эц дээрээс харж урсан байна. За ширээ байдаг гэхэд бас дээрээс харсан байна тийм ээ. Дандаа дээрээс харж урсан байна. За багш бол ингэж бодож байна. Байшин байна. Тийм янтанда байшин дээрээс харж урсан. Зааж болох уу? Болно тий. За тэгвэл дандаа дээрээс харж урсан юм шиг. Тэгвэл дээрээс харж урсан зүйлийг юу гэдэг вэ? Халаан зураг. За энэ дээрээс хараач та. За тэгвэл халаан зураг бид нар 3 дугаар ангида үзсэн тийм ээ? Тийм. За шара. Энийг хэлдэг тийм ээ. За тэгвэл энэ сайн зурсан зүйлээр та нар бүгдээ зөвлөе. Айгуу сайн мэдээ. За багшаа асуултанд хариулсан бүгд эндээс суулж аваарай. За тэгвэл та хатан зураг зурж чадах уу? Бодож байгаа юм
자, 이게 왜? манай сургууль. Зөвхөн манай сургуулийн баг сургууль нь тийм ээ. За тэгвэл одоо та ширээн дээр бичгээ заасан байгаа. Бүгдээрээ хоорондоо ярилцж байгаа. Зөвхөн баг сургуулийн талаар зуръя. Баг сургуулийн. Тэгээд яг энэ уртны ямар газар талбай байна уу? Зам хаан байна. Зөвхөн ингэж дотор байр болохгүй. Дотор байрнаас наашаа ингэж зөвхөн баг сургуулийн том ах сургуулиас наашаа ингэж яг энэ зөвхөн баг сургуулийг оруулаад та нар өөрсдөө бодож байгаа. Энэ зураг дээр Яг энэ зураг дээр байгаа шиг хараад хатан зураг зураатай. За хоорондоо ярилцаа зураг шүү. За хаана юу байж байгаа? Удахгүй. Тэгээд зөвхөн харандараа зуръя. Удахгүй шүү. За бид тэр хаана юу байж байгаа ярилцлага зураг шүү.
За дуусчих. За болно ааш та. За одоо хамаагүй дутуу байсан ч хамаагүй аваад гараад байна. Нэг сурагч аваад гараад. Зураг турсан зураг аваад энэ гараад. За тэгээд бусад багийнхтайгаа харьцуулъя бүгдээрээ. За танаагаас зураг дуусаагаас чамаагүй. За энэ дээр аваад гараад байна шээ. За турсан зураг яг ингэ гараад яг мөчөд байна. За танаагаас уурдаар аваад. За бодно ааш таваад гараад. За одоо зурсан зураг тайлбарлана. За танаа багийн зургууд яг адилхан байна уу гэдэг тайлбарлана. За хамс ихтэй. За танаа зурснаа гэдэг тайлбарлана. Манайх болохоор энэ манай сургууль арай дутуу зурсан байгаа. Энэ оранжийн хэлбэртэй болохоор энэ үснүүд. За тэгээд болохоор манай сургуулийн дэм байгууллага яг би арай дутуу зурсан манайх. Тэгээд энэ нөгөө ийм нэг бороо хамгаалдаг юм. Кимийг харуулж өгсөн тийм. За танаа манай энэ манай сургууль ордог хаалга энэ манай шинэ юм байж чи тайлбарлаж. энэ бол манай үржааны өрөө. За Энэ манай цайны газрын нэг ордог хаалга. за Энэ л манай сургуулийн ахлагын төвчөө. За башны хийгээд багч. За дагч баг. За паас унжаач. Энэ бол манай сургуулийн ахлагаа шинэ өөр маягаар зурсан зүйл байна уу? Хараа. Мачлаа. За. Танах нэг онцлог юу харуулсан юм бэ? Тэр зургуудаас онцлог. Дээрээсээ харсан гэдэг дээрийг ингээд зурж өгсөн байна тийм ээ? Ашиг дээрийг. За ихсэн. За сайн өмнө бас нөгөө Юунаас аваад. За мөн энэ зургууд багаараа олдсон учраас багийн зурагчид энэ сагстаа зүйлээсээ бас нэг суртаад авчаана. За тэгвэл одоо багш нар зурсан патан зургийг харьцуулж харъя гэдэг. За би ингээд баг сургуулийн патан зургийг зурсан байгаа. За манай сургуулийн байрал ийм хэлбэртэй байгаа. Тийм ээ. За энэ утгыг нөгөө дөрөвчин боржуулалтаа талбай. Тэгээ энэ зинхэр өвдөлтөд нутлаар замууд байгаа. Энэ нутлаар манай гадаа байгаа цэцгийн мандал тийм ээ. За энэ нь юу вэ? Шиний зурсан. За яг нэг энэ хэсгийг патан зургийг багш ингээд дээрээс харсан байдлаар зурсан байна. Та нарын зурсан зургууд ерөнхийдөө яг багшийн зурсантай бол их төстэй адилхан болсон байна. Ер нь сургууль артаатаа нэг ийм доо энд нэг юм талбай байгаа тийм. Тэрийг одоо ингээд энэ хоёр баг бол гаргаж өгсөн байна. Хоёр баг бол гаргаж өгөөгүй яг дөрвөн зурсан байна тийм ээ. За тэрээс бодоорой. За энэ сургуулийн байшин байгаа юм. Батын нэг сургуулийн байшин. За энэ байшин нэг 3 давхар сургууль байгаа. Манай сургууль энэ урлагийн ахлах сургуультай нэгэд төстэй сургууль. Ингээд ахлахтай нэг байшинтай энэ бие тамирын бата нэг юм сургууль юм. За энэ сургуулийг ингээд ихц дээрээс харахад ингэж харагдаж байгаа. Ихц дээрээс харах. За тэгвэл одоо дараачихаа бичгийн цасыг аваад одоо яг энэ ихц дээрээс харж байгаа байдлыг хараад гисний зураг. За яг өөрөө зураг шүү. За ихц дээрээс харж байгаа байдлыг харагдсан шээ.
Өдөржин байна. Тийм ээ. Мод байна, зүтгэр байна, фэшн байна. За минут үсэх. Maybe
Тэгээд энэ зураг миний бодлоор гол юм шиг санагдаж байна. За тэгээд чи яг гол гэж мэдж байгаа юм шин. Энийг надад бүр энийг гол юм байна. Оо зүтэй за тийм үү чи. Энийг хараад хадаан зураг гэж бодож байгаа. Хадаан зураг гэж бодож байгаа. За. Өөр бодож байгаа юм байна. За танаа Энийг хараад хадаан зураг дээрээс нь хаж байгаа бас саний байсан шиг. За тийм үү. Наад зургийн чинь бидээрээ хадаан зургийг таних юм байна. Яг л сайн амар хэлсэндээ энэ бол гол гэж бодож байгаа. Дээгүүр гүүр байна. Тэгэхээр энэ бол гол дээрээ гүүртэй гол гэдгийг харуулж байгаа таних тэмдэг байна шүү дээ. Юу тааны хаалсан зүйл чинь бүгдээрээ таних тэмдэг байна. За энэ бүгдээрээ таних тэмдэгтэйг танилцъя. Таних тэмдэгтэйг танилцъя. За энэ зургийг авсан юм байна уу? Яг одоо энэ зургийг авсан. За энэ зургийг авсан хүмүүс гараа өрөвтэй. За энэ зургийг авсан юм байна. Очлаад юу байх вэ? Суурин газар гэсэн үг юм байна шүү дээ. Суурин газар гэсэн үгийг ийм тэмдэглэгээр тэмдэглэдэг. За энэ зургийг авсан юм байна. За энэ зургууд юу байх вэ? Сургууль. Сайн бидний сургуулийн байрнууд ураад гэсэн ихэвчлэн дандаа яг иймэрхүү хэлбэртэй гарсан тийм ээ. За сургууль гэсэн зураг байна. За дараач юм. За энэ зургийг авсан юм байна. За түлээ. За энэ зураг чинь юу байна вэ? Сүүрэй. Энэ гээд айхад байна гэсэн байна тийм ээ. За энэ зургийг авсан юм байна. За түлээ. За энэ юу байна вэ? Засмаг зам. Машин явж байгаа засмаг зам байна тийм ээ. За дараач зураг. За энэ зургийг авсан юм байна. За авсан. За энэ юу байна вэ? Нуур нам дурсан байгаа нуур. Энэ зураас ингэ тавчсан байгаас те энэ намагта нуурынхаа гөрөөгөр ямар байх вэ? Намагта гэсэн үг байна шүү дээ. За энэ зургийг авсан юм байна. За их маас. За энэ юу байх вэ? Гойр байх тийм ээ. За будаг гойрход ямар нэг газраас ихтэй цаашаа ингэ урсан үйлчлэлтэй байдаг байна шүү дээ. За энэ зургийг авсан юм байна уу? За энэ гүүрийг ингэж үлддэг байна. За энэ зургийг авсан юм байна уу? За намын авсан уу? За энэ юу байх вэ? Тариагийн талбай байх нь. За тийм бас бид авсан байна тийм ээ. За энэ засмаг зам. Дундуур нэг зураасаа харагдсан байна тийм ээ. За энэ юу вэ? Гэр байна тийм ээ бас дээрээс нь зурцсан. Сая нэг ингээ хоёр гэр ингээ зурцсан байсан чи суурай гэсэн тийм ээ. Энэ бол ганц нэг гэр бол дээрээс яг харсан байдлаар ингээ зурцсан байх нь шүү дээ. За энэ юу вэ? Нөгөө сая хийний авсан зураг тийм ээ. Дээрээ гол гүүртэй гол гэж хэлсэн тийм ээ. За тэгвэл энэ бас гүүр голыг ингэж хэлдэг байна. За энэ юу байна вэ? Boundaries эсийг бол ингээд цэгээр тэмдэгдэг. За тийм авсан байна тийм ээ. За дараач юм. За энэ юу авсан вэ? За тэгтээ. За тэгвэл энэ юу байна вэ? Голын нэрийг нуур. Өс оруулалтаа газар тийм ээ. За энэ шилнөөс ба мачтай. За яа модыг ингэж тэмдэглэж байна шүү дээ. Энэ зураг. Модны зураг. За дараагийн зургийг хараарай. Энэ юу гэж байна? Бэлчээр газар. За зүгээр цугуу гарч байгаа зүйл нь бэлчээр газар гэдэг юм тийм ээ. Бэлчээр газар. За одоо наашаа харж байна. Бүгдээрээ сайн ингэж хадаан зураг зурлаа тийм ээ. Бидний хадаан зурган дээр ямар нэгэн таних тэмдэг байгаа юу? Байгаа юу? Сайн байгаа. За юу байгаа вэ? Бид нар юу зурсан билээ? Зөвхөн сургууль зурсан тийм ээ. Сургуулийн замыг зурсан, талбайг зурсан тийм үстэй. Тэгсэн. Цэцгийн талбайгаа зурсан тийм ээ. За тэгвэл одоо бид нар ингэж альва нэг хадаан зураг зурхдаа юу байдаг вэ? Тэр зурсан хадаан зургийнхаа доор ийм таних томьёолсон таних тэмдгийг заавал хийж өгөх ёстой байна. Тухайн тэр зургийг
сургууль байгаа байна. Энэ чинь байшин юм шүү дээ. Энэ зүйлийг юм байна тийм ээ. Энэ газар зүйл даалгавар юм байна. Энэ ногооны газар юм байна. Энэ бие намын хамбаа юм гэж хүмүүс яг ойлгодог байх нь шүү дээ. За тэгвэл одоо сая бид танил хүмүүстээ танилцсан юм чинь нэг халаан зургийг уншиж үзье. За энэ халаан зургийн юу байгааг яг одоо хоорондоо ярилцаад энэ бичгийн цаасанд бичиж. Та нар өөрсдөө бодож байгаа. Энэ халаан зургийн юу байх вэ? Бага зүйлүүдийг л бичээд байна. Энэ халаан ийм юм байна. Хоорондоо ярилцаад
сайн уншив. Юуны хүчинд уншсан бэ? Танах тэмдгийн хүчинд мэддэг болсон учраас энэ зургийг бид нар яаж юм төвгөө уншиж чинь тийм ээ. Тэгвэл энэ падан зургийн таних тэмдгийг мэдээд авчих юм бол газрын зураг болон падан зурагтай харьцаж чаддаг болно шүү дээ. За ингэж одоо сая бидний зурсан падан зураг маань ийм газар байсан. Энд ингээд нэг хэсэг сумын төв байгаа. Энд нэг хэсэг ийм байшинтай айд байгаа гэвчээ энэ нэг тариалын талбай байгаа. Энд нэг нуур, эндээс нэг ийм урт гол ороод ирж байгаа. Тэгээд энэ ингээд засмал зам байгаа. Ийм зураг байсан. За энэ зургийг яг чинь онгоцоор одоо ингээд дээрээс нь харахад яг ингэж харагдав. Эц дээрээс нь. За тэгээд эц дээрээс нь харагдж байгаа зүйлийг хараад нөгөө таних тэмдгээр оролцуулах зурхаараа сая бидний харсан зураг байна шүү дээ, тийм ээ? Тэгэхээр альва зургийг эц дээрээс нь хараад таних тэмдгээр сайн зурх юм бол падан зураг маань одоо ордог байна шүү дээ. За одоо бүгдээрээ нэг даалгавар ажиллана. За энэ имээ удаан магталтаа нэг захидал явуулсан. За захидал нь та нарын ширээнд байгаа. Ногоо өнгийн дутуудаа. За бүгдээрээ захидал аваарай. За энэ захидалыг бай нэ хогой хүмүүсээ нааш авах. Энэ захидал ямар учиртай бэ гэхээр наа захидал чинь шүү дээ. Нууц захидал байна. За энэ удаан магталтад энэ нууц захидал явуулжээ. Учир нь энэ захидалыг зөв тайлж уншиж чадвал чамд баригдахгүйгээр эмээд ирнэ гэж юм. Нууц захидал болсон. Одоо энэ нууц захидалыг та нар тайлбар. За одоо захидал нэгээрэй. За ингэ наашаа би машин жаашээ. Энэ таних тэмдгийн доод энэ зайн энэ бага юу гэсэн юу болохыг үгийн хичээлээ. Бага доод таних тэмдгийн доод энэ бага яах вэ? Үгийн хичээлээ. Бага
тий. За өөрөөр тайлбарсан хүн байна уу? Бэшин гэдэг юм бэлчээр гэж болох юм. Бэлчээр гэж болох юм аа. За зүгтээ яг энэ бэлчээр газрыг цулгуу цагаанаар хийсэн их сайн байна болж байна. За өөрөөр бодож байгаа юм байна уу? За энэ уйсан сайн тань уушаад башин энэ баясгалын уушны сонссон биз тийм ээ? За бүгдээрээ нийцж гин үү те? Энэ бүгдээрээ зөв хийсэн байна. Маш сайн ойлгосон байна шүү дээ те? За тэгвэл одоо номоо нэгээд халаан зургийн таних тэмдэглэгээ гарчиг тавиад номоо нэгээд халаан зургийн таних тэмдэглэгээ гарчиг тавиад энэ цэгийг дотор байгаа таних тэмдэгсэн дүрмийг бичиж байна. За маш гоё бичиж өгье те? За тэгээд юуныхаа гэрээ даахгүй өнөөдрийн гэрээ даахгүй энэ номон дээр нэг сургуулийн патан зураг байгаа. Энэ патан зургийг гэртээ өөрсдөө дэвтэрээр зураад тэгээд доор нь тайлж бичиж ирнэ. За энэ сургуулийн гэдэг юу байна вэ гэдгийг тайлж бичиж ирнэ шүү гэрээ даахгүй. За би Слушай. Завчик босчоо дээ. Хүүхдүүдтэй маш их баярлалаа. Өнөөдрийн хичээл маш сайхан болов уу? Та бүхэн бүгдээ ойлгосон үү те? Ойлгосон. За, гэрээ дагаад ойлгосон уу? Ойлгосон. За, баярлалаа. Ийм гоё хичээл зааж өгсөн багштай баярлалаа. За, баярлалаа.